Сайн байцгаана үзэгчдээ. Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ 7 хоногт олон улсад болж өнгөрсөн чухал үйл явдлуудыг багцлаг өргөхөд бэлтлээ. Бүгд найрамдах Солонгос улсынхаа Монгол улсын элчин сайдын яамны ажилтан 12 дугаар сарын 12-ны өдөр Сөүл хотод автомашины осол хийсэн хэрэгт холбогдсон шалгагдж байна. Тодруулах юм бол Сөүл хотын Ганнам дүүргэх Синса гэх өртөөний ойролцоо байрлуулсан байсан 2 автомашиныг мөргөж тухайн машины жолооч нар нь хөнгөн бэртэл авчээ. За нийт 3 машиныг хамарсан энэ автоосл одоо Солонгосын хэвлэлүүдээр бол ихээхэн шуугиан тарж байна. За цусны шинжилгээгээр с ิจ гт нь согтууруулах хундаа хэрэгэлсэн байсан тогтоогдсон. Түүнийг элчин сайдын яамд захиргааны албан тушаалгачдаг нэгэн бөгөөд дипломат халдшгүй эрхтэй албан тушаалтан гэдгийг нь бүгд найрамдах Солонгос улсын хэвлэлүүд нь тодтогч байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол бүгд найрамдах Солонгос улсын эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх ийм халдшгүй эрхийн зохицуулалтад хамрагддаг нэгэн хэсэг. За тиймээс тус улсын цагдаагийн алба энэ эрхийнхэн зохицуулалтыг хэрэгжүүлэх хэсгийг Монголын элчин сайдын яамнаас албан хариу авсны дараа хэргийг цааш шилжүүлэх хэсгийг шийднэ гэсэн. За одоогоор Монголын элчин сайдын яам энэ хэрэгт хамтран ажиллана гэдгээ мэдгдсэн гэж тус улсын гадаад харилцааны яамнаас мөн мэдээллээ. За с ิจ гтэнд согтуугаар тээрийн хэрэгсэл жолоодсон болгоомжгүй жолоо барьж гэмтэл учруулсан зэрэг ял тулгаж магадгүй байнамаа. Даваа гарагийн өглөө Оросын албаны улсын зэвсэг төвчний жанжин штабын шуурхай албаны тэргүүн дэслэгч генерал Фанил Сарваровын автомашин дэлбэрч амь насаа алдсан хэрэг гарсан. За энэ хэргийг Украины тагнуулын алба үйлдсэн гэж Оросын албаны улсын тал үзэж байгаа. Харин Украины талаас одоо хүртэл ямар нэгэн тайлбар мэдээлэл хийгээг байгаа юм. Фанил Сарваров нь 56 настай түүний автомашин цурлуулсан байсан тэсрэх бөмбөг автомашиныг яг асаах үед дэлбэрсэн ийм хэрэг болсон. За тэрээр шархаад илэлгүй эмнэлэг явах замдаа амьсгал хураасан юм. Сарваровын Kia суудлын автомашины хаалганууд нь дэлбэрч юу ч үгүй шахан болсон нь Ослын газрын зурагт харагдаж байсан. За генерал нь 90-ад онд Чечений дайнд 2015-аас 2016 онд Сирь дэх ажиллагааг командлан ажиллаж байсан ийм туршлагатай одоо цэрэг генерал байсан гэдгийг бол Оросын хэвлэлүүд тодтогон бичиж байгаа юм. Орос улбаны улсын хэд хэдэн генералыг онилсан энэ мэт халдлага сүүлийн жилийн дотор нэг бус удаа болсон. Тодруулах юм бол энэ оны 4-р сард Оросын улбаны улсын зэвсэг төвчний жанжин штабын үндсэн үйл ажиллагааны газрын орлогч дарга Ярослав Москалыг машинтайгаа дэлбэрч нас орсон бол өнгөрсөн оны 12 дугаар сард буюу яг жилийн өмнө Оросын улбаны улсын зэвсэг төвчний цөмийн зэвсгээс хамгаалах хүчний дэслэгч генерал Игор Кириллов мөн хүчтэй дэлбэрэлтэнд өртөж нас орсон юм. За Кирилловыг гэхдээ Украины аюулгүй байдлынхан онилсон гэдгийг Украины талын их сурвалж BBC агентлагт мэдээлсэн. Гэхдээ энэ мэдээлэл бол одоо хүртэл батлагдаг байгаа. За Кирилловыг алагдахад Владимир Путин Оросын аюулаас хамгаалах байгууллагуудаа буруутгаж дахиж ийм алдаа гаргахгүй байхыг бол тухайн үед анхааруулж ирсэн удаатай. За зөвхөн генералууд ч гэлтгүй Владимир Путиний ойрын хүмүүс ч мөн зорилтод ийм төрлийн халдлагуудад дай эхэлснээс хойш өртсөн. Тухайлбал 2022 онд Путиний ойрын зөвлөх за хит үнсэрхэг үзэлч гэдгээр алдартай Александр Дугиний охин Дарья Дугина машинтайгаа дэлбэрч амь насаа алдчихсан билээ. Үргэлжлүүлэн та бүхэнд Орос Украины дайнтай холбоотой мэдээллийг хүргэе. За 12 дугаар сарын 25 буюу өчигдөр бол дэлхийд даяар цус сарын баярын өдөр болсон. Нөгөө талд Орос Украины дайн эхэлсний 1400 дахь өдөр боллоо. За байлдааны талбарт болж байгаа үйл явдлаас эхлээ та бүхэнд томилоо өргөе. Орос улбаны улсын генерал дэлбэрэлтэнд өртөж амиа алдснаас хэдхэн өдрийн дараа Москвад дахин дэлбэрэлт болж 2 цагдаагийн албан хаагч амиа алдсан. За Украины тагнуулын албаны албан тушаалтны хийснээр энэ дэлбэрэлт нь Украины цэргийн үйл ажиллагааны нэг хэсэг байсан бөгөөд амиа алдсан 2 цагдаа нь Украинд болж байгаа дайнд Оросын талаас оролцсон учраас тэднийг онилсон гэдгийг одоо хүлээн зөвшөөрлөө. За түүнчлэн лавг гарагт Москваг чиглэж байсан 16 нисгэгчгүй онгоцыг Оросын улбаны улсын албаныхан буулгасан гэж мэдээлсэн. Үүний улмаас Москва дахь 4 том онгоцны буудлын 2 нь үйл ажиллагаагаа хэсэг хугацаанд төр хугацаанд зогсооход хүрчээ. За харин нэг шөнийн дотор 172 нисгэгчгүй онгоц буюу дроныг устгасан гэдгээ Оросын улбаны улсын батлан хамгаалах яамнаас мэдгдлээ. За үүний талыг Украины хилээс холдоогүй байхад нь устгасан гэсэн юм. За Украины талаас ийхүү Оросын улбаны улсад дайралт өгч байх зуур Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. За түүний хэлснээр 2025 онд Оросын улбаны улс нийт 5140 км газар эзэлсэн гэсэн юм. Тодруулах юм бол Оросын харим Донецкийн зүүн хэсэг дэх Северск болон Харьковын хойд хэсэг дэх Вовчанскийг эзэлсэн гэж тэрээр хэллээ.
За үүгээр зогсохгүй Донецк болон Запорожийн хэд хэдэн фронтын дагуух тосгодуудад ялалт байгуулсан гэсэн. Гэхдээ энэ бол зөвхөн Оросын албаны улсын талаас хийлж байгаа мэдээлэл болохоос Украин үүнийг эсэргүүцэж байгаа юм. Мөн олон улсын дайн судлалын хүрээлэнгээс Владимир Путиний эдгээр мэдээллийг батлах боломжгүй буюу бодит байдал дээр сая дурдгдсан газруудыг Оросын албаны улс эзэлсэн гэхэд эргэлзээтэй байна гэж үзэж байна. За 12 дугаар сарын 18-нд жилийн эцсийн мэдээллийг сэтгүүлчдэд хүргэхдээ Оросын албаны улсын хүчний нэгдсэн бүлгийн командлагч Валерий Герасимов 6340 км газар эзэлсэн гэж хэлсэн бол түүнээс ердөө хэдхэн хоногийн өмнө Оросын албаны улсын батлан хамгаалахын сайд Андрей Белоусов 6040 км газрыг эзэлсэн гэсэн. Оросын албаны улсын ерөнхийлөгч хийгээд цэргийн томоохон албан тушаалтнуудын хилж байгаа эдгээр тоон хэмжээ нь өөрч гэсэн нэг их бас зүрхэхгүй байгаа. Харин олон улсын дайн судлалын хүрээлэнгээс Оросын албаны улсыг энэ онд 4984 км газраас хэтрэхгүй газрыг эзэлсэн гэж үзэж байгаа бөгөөд үүнд нийт 196 тосгон суурин багтаж байгаа юм байна. Харин Оросын албаны улсын эрх баригчид 300 тосгон суурин эзэлсэн гэж мэдээлж байгаа нь бас зөрж байгаа юм. Одоо 100 гаруй тоогоор л зөрж байгаа. За гэхдээ Путиний мэдээлсэн Донецкийн Северскийг эзэлсэн гэдэг нь бол зөв мэдээлэлээ гэж тус хүрээлэнгээс хэлсэн юм а. За энэ зур дайнд цэг тавих Америк нэгдсэн улсын зуучилж байгаа инхийн яриа хэлэлцээний үйл явц үргэлжилсээр байна. Хэд хэдэн удаа уулзаж хэлэлцсэний эцэст Америк нэгдсэн улс болон Украины төлөөлөгч нарын санал нэгдсэн 20 заалт бүхий хэлэлцээр гарсан. За үүнийг одоо Оросын албаны улсын тал уншиж танилцж байгаа. Энэ төлөвлөгөөнд Украин нутгийн зүүн хэсгээс цэргүүдэд татаж Оросын албаны улсыг ч мөн ижил үйлдэл хийхийг тусгасан бөгөөд тус бүс нутаг олон улсын хүчний хяналтанд байж цэрэггүй бүс болох ёстой гэж одоо заасан байгаа. За өдгөө Оросын албаны улсын хяналтанд байгаа Запорожийн цөмийн станцээр хавигч гэсэн мөн цэрэггүй бүс болох тухай тусгасан. Өөрөөр хэлэх юм бол яг дайн эд өрнөж байгаа бүс нутгаас Украины зүүн бүс нутгаас Оросын албаны улсч тэр Украинч тэр цэргүүдэд татах тухай бол одоо энэ төлөвлөгөөнд хамгийн ихээр тусгагдсан байгаа юм. Энэ тухай Оросын албаны улсын байр суурийг лавлаж асуухад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын албаны улсын элч Кирилл Дмитриев Америк нэгдсэн улсын төлөөлөгч нартай уулзаад эх орондоо ирсний дараа нь Оросын албаны улс байр сууриа илэрхийлнэ гэсэн юм. Тэгэхээр одоогоор тус улс бол яг ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй, зөвхөн ажиглаж байна, танилцж байна гэсэн ийм л байр суурьтай. Оросын албаны улсын төрийн мэдэлд хийгдсэн судалгаагаар харин иргэдийнхэн дийлэнх нь эх онд буюу 2026 онд энэ дайныг дууснаа гэж бодож байна гэж хариулсан байна. За ийхүү 4 дахь жил рүүгээ орж байгаа Орос-Украины дайнд Украины талаас 13883 энгийн иргэн нас барсан гэдэг хамгийн сүүлийн үеийн статистик байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн албан тушаалтаа эргэн ирснээс хойш Төв Азийн орнуудтай харилцаанд ихээхэн ач холбогдол өгч анхаарах болсон. За тэгвэл энэ 7 хоногт тэрээр Казахстаны ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев болон Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтэй тус бүрт нь утсаар ярьж ирэх жил Америк нэгдсэн улсын зохион байгуулах их хорийн бүлгийн уулзалтанд урьсан гэдгээ зарлалаа. За Казахстан болон Узбекистан нь аль нь ч хорийн бүлгийн гишүүн орн биш. Гэхдээ жил бүр зохион байгуулж байгаа улс нь гишүүн бус улсыг урих нь бол тэмч содон үзэгдэл бол биш байдаг байна. За 2026 оны энэ уулзалт Флорида мужид болох товтой байгаа. Казахстан болон Узбекистаны ерөнхийлөгч нартай би утсаар ярьлаа. За бид маш өргөөжтэй ярилцсан. Одоо өрнөж байгаа дайн мөргөлдөөнүүдэд инхийг тогтоох тухай болоод манай улсуудын өсөн нэмэгдэж байгаа худалдаа хамтын ажиллагааны талаар онцгойлон ярилцлаа. Энэ хоёр улстай харилцаа маань маш чухал юм а гэж Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч утсаар хийсэн яриагаа өөрийнхөө захин хуудсанд дүгнэж бичсэн байгаа юм. За харин Казахстаны ерөнхийлөгчийн албанаас Украины дайн тэргүүтэй асуудлууд болон хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцсан. Дайны гол асуудал бол газар нутаг хил хязгаараа тогтоох тухай. Бөгөөд бүх талын оролцоог шаардна. Хэдий Казахстан энэ дайнд зуучлагчаар ажиллаагүй ч гэсэн шаардлагатай бол ийм үүрэг хүлээн авахд бэлэн. За түүнчлэн Трампыг олон улсын дайн мөргөлдөөнүүдийг зогсооход идэвхжүүлэн тэргүүлэн оролцож байгаа талархаж байна гэж мэдээлсэн юм. За тэгвэл Узбекистаны ерөнхийлөгчийн албанаас Трамптай хийсэн яриа нь хоёр улсын худалдааг тэлэх стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн гэсэн бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны гэрээнүүдийг дүгнсэн гэж товчхон тайлбарласан юм. За Узбекистаны ерөнхийлөгч мөн л Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн олон улсад хийж байгаа дипломат ажиллагааг үнэлж байгаа гэдгийг илэрхийлжээ.
Токаев болон Мирзиёв нар бусад Станы орнуудын ерөнхийлөгч нарын хамтаар өнгөрсөн сард мөн Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотод бол айлчилсан. За тэр үеэр Казахстаны ерөнхийлөгч Токаев Трампын засаг захиргааны санаачилсан Абрахам Аккордст нэгдэж байгаа гэдгээ зарласан. За энэ санаачлах нь Израиль болон исламын шашинтай орнуудын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн ийм санаачлах гэдгээр бол онцлог. За Америкийн нэгдсэн улс болон Төв Азийн орнуудын өсөн нэмэгдэж байгаа энэ харилцааны тухайд Трампын засаг захиргаа ховор металлын эрэл хайгуул хийж байгаа гэж хэлж болно. За ховор металл нь ухаалаг утас, цахилгаан тээврийн хэрэгсэл, сөнөөх жонгоц зэрэг өндөр технологийн төхөөрөмжүүдэд нэг шаардлагатай. Харин Төв Аз нь энэ төрлийн ашигт малтмлын асар их нөөцтэй дэлхийн ураны тал гаруй хувийг үйлдвэрлэдэг бүс нутаг учраас Америкийн нэгдсэн улс ийхүү анхаарал хандуулж эхэлсэн гэж шинжээчид дүгнэж байна. Дараагийн мэдээ. Албаны нийслэл Тирана хотод эмх замраагүй байдал үүслээ. Албаны ерөнхий сайдын орлогч Белинда Балоко авилгын хэрэгт холбогдсон нь тогтоогдсон учраас сөрөг хүчний намын дэмжигч нар одоогийн ерөнхий сайд Эди Рамагийн тэргүүлсэн кабинетийг огцорхыг шаардаж засгийн газрын ордон руугаа молотов коктейл гэж нэрлэгддэг гар хийцийн шатаагч бөмбөг шидэжээ. За ерөнхий сайдын орлогч Белинда Балоко нь дэд бүтцийн төслүүд дээр хэд хэдэн томоохон компани эрх ашигт нийцүүлэхийн тулд төсвийн мөнгийг эзэн буруугаар ашигласан гэх хэрэгт холбогдоод байгаа юм. Белинда Балоко нь холбогдсон хэрэгээ өөрөө няцааж худал мэдээлэл их байгаа, зөрүүтэй мэдээлэлүүд их байна гэж өмгөөлөн одоо шүүхийн байгууллагуудтай хамтран ажиллана гэдгийг бол хэлсэн байгаа юм. За авилга зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцдэг тусгай прокурорын албанаас түүнийг баривчлахын тулд эрх ямбыг нь хязгаарлах буюу эрх ямбаас татгалзаж байцаагдах шаардлагатай гэдгийг нь парламентаас хүсэж байна. Ингийн тулд харин парламентэд санал хураалт явагдах ёстой боловч ерөнхий сайдын нам олон учраас хизээ энэ санал хураалт болох хэсэг нь бол тодорхой байгаамаа. За тиймээс энэ бүхэнд уурсан иргэдэн ялангуяа сөрөг хүчний дэмжигчид засгийн газрын ордныхоо гадаа олноор цугларч цагдаа нартай тулгаран нөхцөл байдал хүндэрчээ. За жагсагчид Белинда Балоког биднээс хэдэн зуун сая еврог хулгайлцгаад огцрохгүй байгааг маш шудраг бус гэж бодож байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. За ерөнхий сайдын орлогч нь дэд бүтцийн сайдаар давхар ажилладаг бөгөөд чухам энэ яам нь хэдэн зуун сая евро яригдах зам, гүүр, түнэлийн төслүүдийг хариуцсан ажилтг юм байна. За ухта тэмцэгчид энэ хэрэг гарснаас хойш буюу одоо ерөнхий сайдын орлогч нь холбогдсноос хойш сүүлийн хэдэн 7 хоногийн турш эсэргүүцэл илэрхийлж байсан ч даваа гарагт ийхүү засгийн газрын ордон руугаа дайрч галдснаар байдал нэлээ хурцдсан гэж хэлж болно. За одоогоор 4 хүнийг энэ хэрэгт холбогдуулан баривчлаад байгаа бол 2 цагдаагийн албан хаагч шархтаж, нэг жагсагч өөрийгөө санамсаргүй шатаасан гэж албаны хэвлэлд мэдээлж байгаа юм. За энэ жагсаалыг сөрөг хүчний ардчилсан намын тэргүүн ерөнхийлөгч асан Сали Бериша зохион байгуулсан гэх мэдээлэл мөн байгаамаа. Хөтөлбөрийн төгсгөл үзэгч та бүхэнд дэлхийн эргэн тойронд болж байгаа бусад үйл явдлыг товчоор хүргэе. Америкийн нэгдсэн улсын санхүүч, бэлгийн хүчирхийлэгч үйлдэгч Жеффри Эпштейний баримтууд хийгээд түүний ерөнхийлөгч Трамптай холбоотой хэсэг тухай асуудал олонний анхааралд байгаа. Харин Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамнаас түүнтэй холбоотой баримтуудыг бүгдийг нь ил гаргахад дахиад хэдэн 7 хоногийн хугацаа шаардлагатай гэлээ. Конгрессээс тогтоосон хугацаа хэдийн дууссан учраас хууль зүйн яамыг заасан хугацаанд баримтуудыг дэлгээгүй гэж буруутгаж байгаа юм. Энэ бүхний ард өөр яриа хэлэлцээ явагдаад байна гэж хардж байгаа гэдгээ ардчилсан намынхан илэрхийлж байна. Алдарч жүжигчин Жаки Чан Милан Кортинагийн өвлийн олимпийн галыг буйгаалжээ. Тэрээр өмнө нь 2008 оны Бээжингийн зуны олимпийн наадам, 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадам, 2024 оны Парисын зуны олимпийн наадмын галыг буйгаалж байсан юм. Олимпийн галыг буйгаалах нь нэр төрийн хэрэг бөгөөд маш утга учиртай санагддаг талаараа алдартай жүжигчин хэлсэн байна. За Жаки Чан нь олимпийн наадмыг идэвхтэй дэмждэг алдартнуудыг тэргүүлдэг гэлээ. Лондон хотод болсон Палестиныг чөлөөлөхийг уриалсан хөдөлгөөний үеэр Шведийн активист Грета Тунбергийг баривчилжээ. Грета Тунберг нь 11 настайгаас эхлээд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэж ирсэн нэгэн бөгөөд өдгөө 22 настай. Энэ хөдөлгөөний үеэр Грета Тунберг гартаа Palestine Action гэх бүлгийн хоригдлуудыг би дэмжиж байна, геноцидын эсрэг байна гэсэн тайз барьсан байсан байна. За Грета Палестины асуудлаар нэг бус удаа баривчлагдж байгаамаа.
Арктикт энэ жил хамгийн халуун жил дохиож далайн мөсний хэмжээ 3 дугаар сард сүүлийн 47 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ. Улмаар сүүлийн 10 жил тасралтгүй Арктикт халуун жил болж байгаа юм. Тус бүсэд дэлхийн дунджаас 4 дахин хурдтай дулаарч байгаа нь байгаль орчны санаа зовох асуудал болж байгаа. Түүнчлэн өнгөрсөн жил хамгийн их хурд тунадас Арктикт буусан бөгөөд дийлэнх нь борооджээ. Өдөрт та бүхэнд Тэнгэр телевизийн гадаад мэдээний тойм хөтөлбөр өрлөө. Дараа 7 өнөخت уулзтлаа. Түр баяртай.